Малаж хөрмөжлийн хүрээлэнгийн эрдэмшлийн ажилтнаа даваадлахаар та бүхэнд манай хүрээлэнээр хэрэгцсэн инновацийн төслийн хүрээнд инновацийн бүтээгдэхүүн болох хуурай сүүний талаар танилцуулах гэж байна. Дэлхийн зах зээл дээр ямааны сүүн бүтээгдэхүүн нь үхрийн сүүн бүтээгдэхүүнээс 3 дахин өндөр өртөгтэй байдаг. Үүнээс бид хуурай сууг ялгаан онцолж инновацийн бүтээгдэхүүн хийсэн байгаа. Ямааны сүүн эхийн хөхний сүүтэй ижил найрлага бүтэцтэй болохыг олон улсын эрдэмтэд судлаа тогтоосон байгаа. Тиймээс уг технологиг цааш нь хөгжүүлж илүү нарийн судалгаа хийж нарийн угтын нэмэлт бэлтгэл бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломж байгаа гэж харж байгаа. За ямааны сүүгээр бид хоёр нэр төрлийн бяцлаг үйлдвэрлэсэн байгаа. Нэг нь фета, нэг нь бэрэ гээд зөөлөн төрлийн хоёр бяцлаг үйлдвэрлэсэн байгаа. Энэ хоёр бяцлагны маань Монгол уламжлалт бяцлагнаас ялгагдах онцлогны хувьд хөрөнгөөр ялгаатай байгаа. Нэг нь болохоор зэрэг ферментээр ренин гээд ферментээр хөрөнгөлсөн, нэг нь кальци олоородын уусмлаар хөрөнгөлсөн зөөлөн нэр төрлийн өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой бяцлаг байгаа.